За хоршооны тухайд та бас их болгоомжтой ирэхгүй бол энэ чинь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлдэг хэдийн иргэдийн ажил хөдөлмөрийн хуваарлалт руу орох гэдэг байгаа. Харин таны хэлж байгаагаар яг тэр нэг малчин тодорхой үйлдвэрлэл логистик руугаар нэгдсэн системээр хөрж бүтээмжтэй ажиллах тухай энэ бодлогоодыг бол бас бодож явах нь бас зүйтэй байгаа гэж ингэж бодож байна. Төрөүний тэр сангийн амдаар байж байгаа зарлуудын асуудал дээр би бас тодорхой төвшөнд бас хамтраад ажиллахад бэлэн байгаа. Урсгал зарлыг одоогоос 20%-аас дээш хуваар бууруулж иж бид нар энэ уул уурхайн баялагын үнийн бууралтаас эдийн засгаа тогтворжуулах энэ бодлого руу шилжих юм байгаа шүү гэдгийг танд бас хэлье. За Зандан шитрэг дарга хариулт өгье. За энэ Адам Смитийн ч гэсэн аж тодорхойлтол хөдөлмөрийн хуваарлт биш үү? Нэг малчин хийж чадах зүйл, малчтын бүлэг орчоо хийж чадах зүйл гэдэг энэ бол энээс өөр зам байхгүй гэдэг нь онол практикийн төвшин ч гэсэн батлагдсан зүйл учраас яг нүүдлийн мал аж ахуйг бүтээмжийг дэвшлүүлэхийг бол тийм л чиглэл гарах ба энийг харин оновчтой болох асуудал яригдана. Энэ талаар одоо та бас судалж хамтарч ажиллавал сайн байна. Урсгал зардлын чиглэлч гэсэн ойлгомжтой нөгөө баялагын хараал гэдэг шиг түүхүүдийн өсөлтөөс шалтгаалаад орлого буур нь урсгал зардал хэд өссөн учраас энэ гап зөрүү өсөж байгаа. Энэ бол таны санал зөв боловч цалин тэтгэврийн хэмжээг бууруулах ямарч болцоогүй гэдгийг бид ойлгох. Урсгал зардлын ихэнх нь дийлэнх нь цалин тэтгэврийн байх гэж байна. Зүгээр бүтээмжийн шинжилгээр 1.7 их 80 тэр саяны урсгал зарлуудыг танах тийм бололцоонууд бол янз бүр. Яг тоон дээр чөтгөр детальд байдаг учраас тоон байдаг учраас тэр талаар та бас саналаа хэлээд төсвийн тодтол дээр оролцоод ажиллаарай. Дараа 7 хоногт хөнгөрөх гэж.